Хоромхон зуурын уур хилэн атаа хорслоо захирч дийлээгүйгээс Эрдэнэт хүний амь хөнөөж өөрийн амьдралын 20 гаруй жилийг өргөс торны цаана эрхчлөөгөө хасуулан байгаа хүмүүжигч энэ хийсэн хэрэгтэй харамсдагч гэрчийн мэдүүлэг буруу өгснөөс болж олон жилийн ял авсан гэж мэдүүлэг өгсөн найзыгаа буруутгасаар байжээ. Харин түүний энэ бодол вившна бясалгалт сууснаар өөрчлөгдөж хийсэн хэрэгт нь өөрөөс нь өөр хэний ч буруу байхгүй гэдгийг ойлгосон гэлээ. Би тухайн үед өөрөө дэвчиж чадсан бол уураа. Нүдийн байдал төрөж өгөөч. Гэдгийг асрыг ойлголоо. Номын айлтар гэдэг юм дотроос л яваас нэлийн зүйлийг ойлгосон л да. Миний амьдралд бол нийцсэн яг надад хэлээд байгаа юм шиг. Тийм юмнууд бол зөндөл. Ямар ч байсан бэ? Өөрөө хийсэн алдааг бол өмнө ойлголоо. Шунхаа танхаас идлэр бусдад их хэмжээний хохирол учруулсан хүмүүжигчхээ эрх чөлөөгөө хасуулаад чамгүй олон жил болжээ. Эрх чөлөөг хүсэмжилж өдөр хоногийг тоолон суудаг тэрээр вившна бясалгалтаа учирснаар хурдан эрх чөлөөтэй болох гэж хүсэхтэй бус гэмт хэрэг үйлдэх хүртлээр мунхарсан оюун санаа буруу дадал зуршлаа өөрчлөх нь чухал гэдгийг ойлгосон гэлээ. Би өөрөө үе бол асар их өөрчлөгдсөн 10 хоногийн дотор. Би ирээдүйг боддог гэсэн өнгөрсөн амьдралаа боддог гэсэн. Энэ хугацаанд би одоо цаг дээр өөрийнхөө бүх бодлыг төвлөрүүлээд өөртөө би бүх анхаарлаа тавьсан. Би тамхинаас гарсан. Би асар их өөрчлөлт авсан. Хорих 433 дугаар анги 300 гаруй хүмүүжигчтэй өвний 160 нь бясалгалд суусан. Бясалгалд хамрагдсан хүмүүжигчдийг бусдаас нь 10 хоногийн турш тусгаарлаж өөрийн 4 цагаас өчийн 21 цаг хүртэл бясалгалын дэг сахилыг сахиулж хоол хүнс орчин нөхцлөөр нь ханган ажиллажээ. За мөн тус ангийн алба хаагчдаас бясалгалд суусан байна. Манай алба бол одоо сэтгэл зүйч нэгтэй 2 нийгмийн ажилтнтай 1 нийгмийн ахлах ажилтнтай ингээ 4 хүний бүрэлдэхүүнтэй хийж байдаг. Бясалгалд хамрагдаж байгаа нөө нийт 163 хүн хамрагдсан. 163 хүнээс 2 албаа агч тэгээд 161 ялтан ингээд яг энэ бясалгалд хамрагдсан. Энэ хугацаанд ингэж болдгоо ингэж энэ яг номын айл дээр багш маань ингэ заа зүгсний эцэдээ биднээс удаас төвчээртэйгээр бүгд 163 энэ 10 хоногийг дуусгах чадлаа. Манай улсын хорих ангиудад нийтдээ 6000 гаруй хэрэгтэн ялагдaltaж байна. Тэдний гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нь сэтгэлийн ихэр буруу дадал зуршлаас үүдэлтэй. Тиймээс шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар хүмүүжигчдийн сэтгэлийг зүү засахын тулд вившна бясалгал зохион байгуулдаг байна. Сэтгэлийг нь засахгүй биеийг нь 1020-од хэрэггүй байдаг гэлээ. Анх удаага одоо яг энэ 160 хүнийг хамруулсан, олон хүнийг хамруулсан бясалгал одоо энэ 2433 дугаар анги дээр явагдлаа. Энэ бас бясалгалыг зохион байгуулахад одоо хорих ангийн удирдлагаас зохион байгуулалтын юм бол арга хэмжээг сайн авсан байна. Тэгээд яг 2017 оныхоо төлөвлөгөөнд болохоор бид нар яг чанга дэглэмтэй 5 хорих ангид энэ вившна бясалгалыг одоо зохион байгуулахаар төлөвлөсөн байгаа. Тэгээд энэ одоо сургалт маань 2 дахь анги дээр ингэ зохион байгуулалт явж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас энэ донд чанга дэглэмтэй 5 хорих ангид вившна бясалгал зохион байгуулахаар төлөвлөж эхний ээлжинд маань Дартын чанга дэглэмтэй хорих ангиудад бясалгал зохион байгууллаа. Эх сарын 5 дараагийн бясалгал зүүн хараагийн хорих ангид 200 хүмүүжигч албан хаагчийн бүрэлдэхүүнтэйгээр явагдах гэж байна. Хорих ангид ял эдэлж байгаа хүмүүсийн дийлэх хувь нь 20-40 насныхан байна. Хорих ангиудад бясалгал явуулахын ажлыг хэрэгжүүлж эхэлжээ.